Эрхэм үзэгчдээ ардын өвсгөл 96 жил их Монгол улс байгуулсны 811 жил Баянгар аймгийн Баян хонгорсон үүсэн болсны түүх 60 жилийн өмнө байна. Хурдан их насны морд өргөлээ үзэгчтэй. За хурдан их насны мордод ирэхэд 5-6-гийн мөрөн дээр өвөр Баянгар аймгийн Баян уулсан аймгийн алдартай Жаргал сайхны бүүдмөр гараад шодон бүүдмөр гараад ирсэн байна. 477 дугаартай шаргамар өнгөн дээр гараад ирсэн урагшлаа. За ингээд одоо бас манай зурлаач одоо дундуур явж байгаа мордод гарч байна. За шууд өнгөрөөгөө юу шүү. За өнгөрөөгөө одоо бас өнгөний мордодоо үзэгчтэй сайхан харуулаа явчих. За газар нутгийн олон сайхан одоо цуудаа хурдан гүлгөөд Баян хонгор аймгийн Баян хонгорсон үүсэн болсны түүхэн яруу алдарт 60 жилийн Баян наадмын хурдан их насны мөрдөө урдаан дурлаж байгаа. 109 дугаартай хонгормоор болсон Баян хонгор аймгийн бөмбөрсөн мөж инкредүгийн хонгормоор 2-3 бөөрөнд гараад ирсэн байна. 407 дугаартай түрүү энэ ягаан морчин за түрүү манай зургуулаачин ягаамар 407 дугаартай морь одоо гараад ирсэн одоо урагшилж байна. За энэ 2-3 бөөрөнд гараад ирсэн 407 дугаартай ягаамар за цаатлаар жижигхэн бормор гараад ирсэн байна. Баян хонгор аймгийн Бууцагаан сумын уяаж Чулуунбатын амар санаагийн шаргамар 3-4 бөөрөн дээр 407 дугаартай Баян хонгор аймгийн Баян хонгор сумын уяаж Пөрөв цэрэнгийн ягаамар одоо сая 3-4 бөөрөн дээр сууж байгаад одоо хойшилчихлоо. За цаатлаар хөрмөр гараад ирсэн. За ингээд Баян хонгор аймгийн Баян хонгор сумын өвсөн болсны түүхт 60 жилийн баяр наадмын хурдан их насны морд одоо гарааны 6 дээрээс нэгэн зэрэг эргэж одоо өсөндөө хурдан их насны мордын одоо өсөн эхний мордууд одоо өнгөний мордууд гараад ирсэн урсалж байна үзэгчтэй. За энэ сайхан баяр наадмын хурдан их насны мордын урдаанд 314 дугаартай жижигхэн хөрмөр одоо хөтөлсөн гарч ирлээ. За 314 дугаартай хөрмөр одоо хөтөлж гараад ирсэн. За ингээд манай зурлаач одоо эхний мордуудыг харуулж байна. За бормор гараад ирсэн. За хуулмор гараад хонгормор гараад ирсэн. За Пөрөв цэрэнгийн ягаамар 5 дээр. За жоо ойрт явчихраа. Яг одоо зул задарсан юм чинь жоо юу хүртлээ зам хүртлээ. За цаатлын бормор чинь 314 дугаартай. Мөнх жаргалын шаргамар явж байна. За жоо урагшилчих. За ингээд хурдан их насны мордын уралдааныг 109 дугаартай хонгормоор хөтөлсөн бол 2 дээр 415 дугаартай Баян хонгор аймгийн Баян овоос мөш очир үеийн бормор гараад ирсэн хурдан их насны мордын уралдааг нэг өнгөж эхэллээ үзэгчтэй. Баян хонгор аймгийн очир үеийн одоо бормор хөтөлсөн одоо урагшилж эхэлсэн бол 109 дугаартай хонгормоор одоо гараад ирсэн. За энэ хонгормоор бол одоо Баян хонгор аймгийн Баян хонгорсон мөш шарав дэржийн хонгормоор хурдан их насны мордын уралдааны хөтөлсөн урагшилж байна. За эргээд 314 дугаартай хөрмөр дахиад хурдан их насны морд өглөөд гараад ирсэн. Энэ Баян хонгор аймгийн үлцээцэм уяаж мөнхөрийн одоо хөрмөртэй тун адилханмаар байна. За дөрөвд наал дээр чодон боордмаар гараад ирсэн. Энэ Баян хонгор аймгийн Баян уулсан мөш Жаргал сайхны аймаг алдартай Жаргал сайхны бүүдмөр 4-5 бөөрөн дээр гараад ирсэн урагшиллаа. За наадлаар нэг алагмар усан 157 дугаартай зээрдмөр одоос мөн өнгөн дээр гараад ирсэн урагшиллаа. За одоохондоо бол хурдан их насны мордын уралдааны суул задраагүй бөөндөө одоо урагшилж байгаа үзэгчтэй. За ингээд одоо их насны мордын уралдааны суул задраагүй бөөндөө урагшилж байна. За ингээд хурдан их насны мордын уралдааны энэ шодон бүүдмөр бол ямарсан Баян хонгор аймгийн Баян уулсан Жаргал сайхны бөрөө. За 314 дугаартай хөрмөр одоос гарсан цагаас өнгөн дээр урагшлаад байгаа. За цаатлаар алан мөр урагшилсан. За манай зурлаачийн дуран бол арай л холхноос сууд байна. Аба за одоо баг хөндлөн зам оронж. За одоохондоо бол хурдан их насны мордын бол зул задраагүй бөөндөө одоо сайхан урагшилж байна үзэгчтэй. Баян хонгор аймгийн Баян хонгорсон үүсэн болсны түүх 60 жилийн өмнө баяр наадмын хурдан их насны мордын уралдааныг одоо үзэгч та хүндээ хүргэж байгаа. 423 дугаартай энэ одоо морь бол одоо Баян хонгор аймгийн Баян овоос сумын уяаж мөнх жаргалын болон морь за 152 дугаартай алагмөр хөтөлсөн байх шүү. 152 дугаартай алагмөр одоо хөтөлсөн байна. Энэ 152 дугаартай алагмөр бол одоо Баян хонгор аймгийн Жинс цөмийн уяаж төвшингийн алагмөр одоо хурдан их насны мордын уралдааны хөтөлсөн. 157 дугаартай
зээрдмөр одоо 2 дараа гараад ирсэн 117 дугаартай цаатлын хээрмөр тэр хээрмөр одоо энэ Баянгар аймгийн Баацгааны Сүрэнживэн инхтрийн уян дээрээс морцсон мөрөг баха 117 дугаартай за мөн байна үзэгчтэй Баянгар аймгийн Баацгаа сумын уяаж Сүрэнживэн инхтрийн хээрмөр цаатлаар гараад ирсэн уршилж байгаа бол за дөрөв дээр энэ 400 дугаартай цагаан хувцастай өгд унтсан галтар мөр Баянгар аймгийн Баацгаа сумын аймгийн алдарт бай Цэрэнбатын Саранбаатарын Пэд галтар мөр дөрөв дээр гараад ирсэн цав дээр 104 дугаартай жижигхэн галтар мөр гараад хар мөр гараад ирсэн. За энэ хар мөр бол одоо Баянгар аймгийн Баацгаан сумын уяаж Эрдэнэтийн Шууман хар гэдэг мөр 4-5 буурин дээр гараад ирсэн. Наадтын Баянгар аймгийн Баянган улсын мэж мөнх чаргалын одоо шотон буурлмөр. За ингээд одоо бас хөнгөний мөрдүүд бол нэлээд ширүүн одоо хөлдөө сайхан уршилж байна. За ингээд энэ дундуур мөрдүүд харуулчаа. Одоо бас нөгөө хөндлөн замнууд одоо орж ирнэ дээ. За энэ хөндлөн замнуудаар одоо сэлээ сайхан дундуурх мөрдүүд харуулаа. Тэгээд одоо урагшилнаа. За ингээд араас нэг сайхан цагаан бормор одоо орж иж байна. Баянгар аймгийн Баянгар сум үүсэн багсны түүх 60 жилийн өмнө Баяр наадмын хурдан их насны мөрдөө уралдаан дундуур явж байгаа мөрдөд гарсан одоо үзэгч та бүхэндээ харуулж байна. За тэгээд одоо өчтөр хурдан азраг хязаалан шүдлэн насны мөрдөө уралдаан бол амжилттай сайхан болсон байгаа. За энэ сайхан Өвөрангай аймгийн Хайрхан талаас Дорж хогмын хөрмөр одоо сагараа явчих шиг боллоо. За энэ сартаа хармаар саяхан Баянгар аймгийн бөмбөр сум тусан 10 жилийн Баяр наадам хайргийн архнаар хурлаадсан буу цагааны одоо хармаар одоо сагараа явчих шиг боллоо. За ингээд дарын мөрдүүд бол нилээ хөл ширүүх бидэрт одоо бас засмалаар гарч ирж байна. Хөндлөн зам одоо ихтэй учраас өнгөний мөрдүүдээр хурж уралдахад одоо бас жоохон төвөгтэй байна. За ингээд дундуур явж байгаа мөрдүүдийг одоо үзэгч та бүхэндээ харуулаа сайхан урсуулж байна. За Баянгар сум энэ Баянгар сум үүсэн багсны түүхэн алдар 60 жилийн өмнө Баяр наадам бол үнэхээр өргөн өтөн одоо сайхан болж байна. Тэгээ хурдан их насны мөрдөө уралдаанд одоо 78 их одоо хурдан их нас одоо 24 км-ээс бас шанцсан одоо сорж байгаа гэдэг даахунд дуулахад таатай байна. За өчигдөр одоо хурдан азарны уралдаан хязаалан шүд насны мөрдөө уралдаан бол одоо ямар нэгэн бодлонг одоо сайхан болсон. Зохион байгуулагчдын зүгээс одоо бас релиз одоо мөрдийг бол уралдуулахгүй. За мөн одоо шүдний ялгааг бол нэлээд сайн одоо бас гаргаж ажиллаж байгаа. За ингээ Баянгар аймгийн одоо 339 дугаар одоо цэргийн анги за тэгээ Баянгар сумын засаг даргын тамгын газар аймгийн одоо мал эмнэлэг хөгжлийн дасаг гээд олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр одоо энэ Баянгар сумын одоо түүх 60 жилийн Баяр наадмын хурдан их мөрдийн уралдаан бол одоо амжилттай сайхан зохион байгуулагдаж байгаа. За ингээд одоо дуурсгын хөндөд одоо дураараа морь дагаж болдгоо нэгэн одоо жишээ бол энэ одоо олон хөндлөн зам байгаа. За энэ олон хөндлөн замыг одоо бас гаргаад бид бүхэн одоо сургачлаад одоо бас тав хүндээ хурдан их насны морьд уралдааны хэний ямар яачин хурдан хүлэг хөнгөлж одоо уралдаж байгаа вэ гэдэг одоо үзэгч тав хүндээ дуулах болно. За тун удахгүй одоо хөндлөн замд суухаа. За ингээд бүр араар одоо нэг 40-50 буурин дээр явж байгаа морьдүүдийг л одоо манай зураглааж одоо харуулаад урагшилж байна. За энэ морьдуудаас одоо сурагчлаад өнгөний морьдууд очиод уралдах одоо морьд байгаа. Ер нь одоо сонирхолтой сайхан уралдаан болно. За ямар ч хэлсэн Баянгар аймгийн Баян сумын уяаж мөнх чаргалын одоо буудмөр гараа явуулсан. За мөн одоо Баянгар аймгийн Баацгаан сумын уяаж Эрдэнэтийн Шууман хар гэдэг мөр одоо өнгөн дээр гараа явуулсан. За тэгээд бас арын морьдууд 134 дугаартай халдсан мөр 135 дугаартай Баянгар аймгийн хүрээ маргалын Баян мөнхийн хүрээ халдсан мөр одоо бас гараа явуулсан. За одоо манай зурлаач одоо урагшилнаа. За одоо ингээд гайгүй зам дээр ирсэн урагшлаа шууд өнгөний морьдүүдээр очиод хөдөлөө одоо хурдан их насны морьдөө уралдааныг хэний ямар уяач хурдан хүлээг одоо хөтөлж уралдаж байгаа вэ гэдгийг одоо үзэгч та хүндээ дуулах болно. За хурдан их насны морьдууд бол 24 км-ээс шандас сорж байгаа. За тэгээд энэ олон хөндлөн замыг хөнгөлөөд нэг морь гараа явуулсан юм шиг байна. Энэ тэр Пэд галтар баха Баянгар аймгийн Баацгаан сумын аймгийн алтарт байж Цэрэнбатын Саранбаатар Пэд гэдэг галтар морь хөнгөлөөд гараа явуулсан юм шиг араас нь одоо харахад бол давхлан тийм л юм шиг харагдаад байна да. За тэгээд манай зурлаач дөнгөн дээр очилноо. Ер нь одоо хамгийн арын морьдуудыг одоо үзэгч та бүхэндээ харуулад урагшилж байгаа. За ингээд одоо сайхан зам дээр ирсэн одоо бүгдээ нэг сайхан тодхон одоо харуулнаа. За ингээд одоо Баянгар телевизийн одоо уран бүтээлч та бүхэндээ одоо Баянгар сумаа өвсөн байгуулсны түүх 60 жилийн Баяр наадмыг одоо үзэгч та бүхэндээ одоо бүрэн эрхээр хүргэж байгаа. Баяр наадмын нээлттэй ажиллагаа үндэсний өвхийн барилдаан хурдан морины уралдаан за мөн одоо бас Баяр наадмыг ер зохион байгуулагдаж байгаа. Бас олон сайхан одоо бас ойтой холбоотой
баярын арга хэмжээнүүдийг одоо хүргэж байгаа. За ингээд Баян хонгор телевизийн одоо уран бүтээлчид хамтран одоо сайхан үзэгч та бүхэндээ сум байгуулагдсны 60 жилийн өмнө надад бүрэн дүүрэн сайхан хүргэж байгаа гэдэг та бүхэндээ тулгая. За одоо ингээд манай зурлаа шууд урагшлаад өнгөний мөрдүүд дээр очинаа. За одоо нэлээд одоо цовцсон одоо хурдан их насны мөрдөө уралдааны цуулууд бол задарсан байгаа шүү үзэгчтэй. Цуулууд бол задарсан урагшилж байгаа. За өнгөний мөр дээр очиод тэгээ арын мөрдүүд харуулчих. Өнгөний мөр дээр очиод тэгээд арын мөрдүүд харуулчих. За ингээд өнгөний мөрдүүд дээр очиод за энэ мөг чаргалын мөрд оршиж байгаа 157 дугаартай энэ нөгөө бие бишийн зээл халдсан мөр гэдэг мөр чинь 3 дараа гараад ирсэн байна. Холмор 2 дараа гараад ирсэн байна. Энэ за хэд вэ 558 минут. За тэгээ бэт галтар мөндөө энэ Баян хонгор аймгийн Баазгаас сумын Баян хонгор аймгийн Баазгаас сумын аймгийн алдартай Цэрматын Саранбаатарын бэд галдар мөр одоо сүнгэлцэн одоо уршиж байна азгчтай. Гойсон ч гуугаагүй хөтөлдөг мөр бол бэд галдар мөр Баян хонгор аймгийн 2014 оны одоо бүсийн уралдаанд одоо айргийн 3-т одоо урдалж байсан. За тэгээд одоо ер нь одоо энэ цагт одоо урдалж байгаа олон сайхантай цууд хурдуулуудын манлайд одоо гарч ордог бол Баян хонгор аймгийн Баазгаас сумын аймгийн алдартай Цэрматын Саранбаатарын одоо бэд галдар мөр одоо хөтөлсөн уршилж байгаа азгчтай. За одоо ардлын мөрдүүдэд харуулъя. За ингээ бид нар бас одоо гоёхон зам дээр ирсэн ч одоо гоёхон сайхан харуулад одоо урагшлах нь бол зөв баг гэж бодож байна. Хоёр дээр нэг холмор одоо гараад ирсэн байгаа харагдсан шүү. Манай зурлагчийн дууранд одоо харагдаад өнгөрсөн. За энэ одоо холмор чи хэний мөр үлээ те харсан мөрөндөө үзэгчтэй. За ингээ холмор 158 дугаартай холмор бие бишийн зээрд халдсан мөр. За энэ мөрдүүтэй биш үү. За одоо энэ мөрдүүдтэйгээ яваад өнгөний мөрдүүдэд харуулъя. Энэ 117 дугаартай. За яг энэ араас нь одоо хилээ явчих. За энэ 117 дугаар энэ мөрдүүдийн арал дээр явж байгаа холмор хээр мөр бол Баян хонгор аймгийн Баазгаас сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга Сөрөнживэн хөвтрийн одоо холмор одоо уршилж байна. За уралт нь Баян хонгор аймгийн Баазгаас сумын уяаж Эрдэнэтийн одоо Шуумаа хар гэдэг мөр одоо уршилж байгаа бол түүний арал дээр 481 дугаартай Баян хонгор аймгийн Баазгаас сумын уяаж Хөрөлсгийн одоо саарал мөр одоо уршилж байна. За түүний уралт дээр Баян хонгор аймгийн Баянгова сумын уяаж аймгийн алдартай мөнх чаргалын бүүдэн мөр. За ингээд энэ дөрвөр уршилсан. За түүний уралтлын дөрвмөрийг харуулъя. Түүний уралтлын дөрвмөрийг харуулъя шүү манайхаа. За ингээд түүний уралт дээр энэ дөрвмөрний арал дээр Баян хонгор аймгийн Бууцаагаан сумын аймгийн алдартай Чулуунбатын амар санаагийн шаргамар цаагаар уршилж байгаа бол наал дээр нь 115 дугаартай бормоор одоо гараад ирсэн уршилж байна. 115 дугаартай бормоор одоо уршилж биш үзэгчтэй. За энэ бормоор одоо бас харсан л морь байна да. За наадлага 413. За ингээд өнгөний мөрдүүд одоо уршил одоо нэлээд одоо уршилсан байгаа үзэгчтэй. За энэ дөрвмөрний урал дээр бол одоо Баян хонгор аймгийн богцсон уяаж бие бишийн зээл халдсан мөр 3 дээр одоо уршилж байгаа. 314 дугаартай мөр бол түрүү гарсан цагаас өнгөн дээр одоо уршлаад байгаа шүү. За ингээд нутаг газар олон сайхан одоо цуутай хордон хөлгүүд Баян хонгор аймгийн үүсэн байгуулагдсны түүхт 60 жилийн өмнө надад сурж байгаа. За энэ цаагуур явж байгаа шарган мөр бол одоо Баян хонгор аймгийн одоо Бууцаагаан сумын аймгийн алдартай Чулуунбатын амар санаагийн одоо шарган мөр шүү үзэгчтэй. За наадал дээр нь 500 хэдг нэ жоо ойртой явчихарах. Жоо ойртой харуулаа явчих. 570. За урагшлын 3 мөрөн дээр очиж. За урагшлын 3 мөрөн дээр очиж бүгдээрээ. За ингээд одоо урагшлын мөрөн дээр урагшилчих. За ингээд хурдан их насны мөрдөө уралдааныг хөтөлсөн одоо Баян хонгор аймгийн Баазгаас сумын аймгийн алдартай Цэрмбатын Саранбаатарын хээр мөр хөтөлсөн 2 дээр гараад ирсэн одоо холмор бол Баян хонгор аймгийн Цаг сумын уяаж Төвшингийн одоо холмор шүү үзэгчтэй. Баян хонгор аймгийн Цаг сумын уяаж Төвшингийн холмор 3 дээр Баян хонгор аймгийн Богц сумын бие бишийн зээл халдсан мөр. Бие бишийн зээл халдсан бол өнгөрсөн Баян хонгор аймгийн Баянгов сум зохиол аймгийн бүсийн уралдаанд төрүүлсэн. Өнөө жил аймгийнхаа бүсийн уралдаанд Богц сумд айргийн 3 турталсан гэдээ ярих юм бол энэ хурдан мөр цаатлын холмор одоо тун хурдан мөр үзэгчтэй. За ингээд өнгөний 3 мөрийг одоо үзэгчтэй танилцууллаа. Энэ Баян 4 дээр явж байгаа 314 дугаартай энэ Баян хонгор аймгийн Үлзийтэл мордоо энэ Үлзийтийн нөгөө мөнх сайхны мордоор тун адилхан байна да 314 дугаартай уралдааны зам болон мордсон юм байна. За одоо ингээд бид хүн одоо үзэгч та бүхэнд тун удахгүй хэний урдан хөдлөг вэ гэдгийг одоо үзэгч та бүхэнд сайхан хэлээд өгнө. Бол одоо бие бишийн зээл халдсан мөр одоо урагшлаад байгаа. Яг л одоо Баян хонгор аймгийн одоо шигшмэл хурдан үлгүүд гараад ирсэн байна да үзэгчтэй. Баян хонгор аймгийн одоо шигшмэл хурдан үлгүүдийг гараад ирсэн одоо урагшилж байна. 314 дугаартай хөрмөр одоо 4 дээр одоо урагшлаад байгаа. За өнгөний нэрийг мэдхгүй мө эзнийг нэрийг манай өрөвшөө.
За зардлын морьдуудаа харуулаа явуулчихлаа. За ингээд 4-дөр 314 дугаартай морьдоо уршилж байгаа. За ардлын одоо энэ шийдвэр Баянгор аймгийн Үлзий цэм үе яж дөрж дөрмийн хэрмэр 4-дөр шүү үзэгчтэй. Дөрж дөрмийн хэрмэр 5 дээр. За ардл дээр 6 дээр Баянгор аймгийн амар санаагийн Чулуунбутын шаргамар. За ардлын морьдуудаа харуулаа явчих. За дөрж дөрмийн хэрмэр 5 дээр шүү. Баянгор аймгийн Үлзий цэм үе яж дөрж дөрмийн хэрмэр. За 413 дугаартай зээрдмэр араас нь ороод ирсэн. За энэ зээрдмэр бол одоо Баянгор аймгийн шинэ чинс төмөө байж Бямживын зээрдмэр түүний ардал дээр Баянгор аймгийн Баян улсын мөч мөнх жаргалын бүүдэмэр түүний ардал дээр Хүрсгийн сааралмар. За нөгөө 115 дугаартай Борморны одоо хөлн татарсан байна. За ардал дээр нөгөө Баянгор аймгийн Баазгаас өмнө яаж Эрдэнэтийн Шуума хар гэдэг мөр ороод ирсэн болвол за ардал дээр нь дахиад за алаг мөр ороод ирсэн урагшлаа. За алаг мөр одоо урагшилж байна. 12-3-ын бөөрөн дээр одоо урагшилж байгаа юм шүү. За урагшлаа. За одоо урагшлаад одоо ер нь өнгөний мөрдүүдээ харуулаа явчих. За ингээд одоо Баян хонгор сумын өвсөн байгууллагын түүхт 60 жилийн он баяр наадмын хурдан их насны морьдуу уралдааны өнгөний морьдууд бол нэлээд ширүү үлдээ гараад ирсэн байх шүү үзэгчтэй. За тэгнэ. За одоо урагшлаа. Энэ мөн байна үзэгчтэй. Амар үерийн хэрмэр Баянгор аймгийн Үлзий цэм үе яаж амар үерийн хэрмэр мөн шүү үзэгчтэй. Би энэ өнгөрсөн 2014 он аймгийн бүсийн уралдааны номгоо харихны уралдааны төрөө хүрмөр мөн байна үзэгчтэй. Би тэгээд арай л бишин болоо гэж бодсон. Зуны мөр хаврын мөр хоёр ялгаатай л да. Баянгор аймгийн Үлзий цэм үе яаж амар үерийн хүрмэр гараад ирсэн өчтөр одоо Баянгор аймгийнхаа бүсийн уралдаанд одоо бас хээрмөр энэ жил одоо бас хайрагдсан. За ингээд пэдэг галтар гэдэгцэн шуучж байгаа. За пэдэг галтар ингээд одоо ямар ч байсан 100 ч байсан 6 ч байсан гарч ирээд одоо хөтөлдөг юм мөр. За ингээд одоо өнгөний морьдууд одоо сайхан хилээ явчаа. За энэ Баянгор аймгийн Үлзий цэм байж амар үерийн хөрмөр 3 дээр шүү. За 3 дээр. За ингээ хурдан их насны морьдуу уралдааныг Баянгор аймгийн Богд сумын аймгийн алдарт байж бие бишийн зээр талзмар одоо өгшүүлсэн. За энэ одоо зээр талзмарын уяас солгой Баянгор аймгийн Богд сумын аймгийн алдарт байж ган төмөр одоо уяас солгон тааруулан одоо уралдуулдаг. 2 дээр 158 дугаартай холмор загийн бүрж үе одоо загийн одоо холмор 2 дээр гараад ирсэн урагшилж байгаа үзэгчтэй. За 2 дээр 158 дугаартай Баянгор аймгийн Цаг сүмийн уяаж Гамбатын холмор 2 дээр гараад ирсэн гэдэг урагшилж байна. За ингээ энэ хоёр мөр арын морьдуудаас нэг жоохон сэрэх молоо гараад ирсэн урагшиллаа. Энэхүү Баянгор аймгийн Баян хонгор сум өвсөн болсны түүхнээр алдар 60 жилийн байна наадмыг Баян хонгор аймгийн Богд сумын аймгийн алдарт уяаж бие бишийн зээр талцмаар өгдөгдсөн. 2 дээр Баян хонгор аймгийн Цаг сүмийн уяаж Гамбатын холмор ороод ирсэн. За ингээд энэ хоёр мөр одоо урагшиллаа. Хөө хоёулаач сум шиг тавьж байна да. За арын морьдуудыг одоо бүгд харуулъя. За энэ хоёр мөр одоо гараа ивчих шахаа. За суугаад арын морьдууд харуулаа тий. За ингээ хурдан их насны морьдуу уралдааныг энэ хоёр мөр гараад хөтөлсөн. За суугаад арын морьдуудаа сайхан харуулаа ивчим. За 3 дээр Баянгор аймгийн Үлзий цэм байж амар үерийн хөрмөр 4 дээр дөрж дөрмийн хэрмэр 3 дээр Баянгор ингээ юу ш Баянгор аймгийн Баян улсын мөнх жаргалын бүүдмөр 5 дээр Чулуунбатын амар санааг Баянгор аймгийн Бууцгааны Чулуунбатын амар санаагийн шаргамар 7 дээр Баян хонгор аймгийн Баазгааны Саранбаатарын галтмар 9 дээр Баян хонгор аймгийн Баазгааны Хүрсгийн одоо сааралмар 10 дээр Баян хонгор аймгийн хиниймэр Эрдэнэтийн Шуума хар гэдэг мөр ороод ирсэн. За араас энэ алаг морийг нэг хараатъя да. За алаг морийг нэг хараатъя. За ингээд өнгөний морьдуудыг үзэгч та бүхэнд харууллаа үзэгчтэй 413 дугаартай энэ зээрдмэр одоо урагшлаад байгаа Баян хонгор аймгийн шинэ жинсний Бямживын зээрдмэр гараа авчихсан. За арын морьдууд орж ирлээ үзэгчтэй 119 дугаартай бүүдмэр ороод ирсэн. 415 дугаартай за энэ 415 дугаартай Бормор ороод ирсэн. За ингээ энэ морьдууд урагшлах морьдууд байна үзэгчтэй. За ингээд 415 дугаартай Бормор одоо араас нэлээд ширүү хөлдөө ороод ирсэн. За энэ Баян хонгор аймгийн Баян цагаан сумын уяаж Инктрийн Жигүүр бор гэдэг мөр одоо энэ морьдуудын ардал дээр одоо уршилж байна. 407 дугаартай Бормор ороод ирсэн. Энэ ягаан Бормор чинь бас одоо төрөө өнгөн дээр одоо орж ирээд исэн одоо 407 дугаартай ягаамар байна. За түүний урдтал дээр Баянгор аймгийн шинэ жинс сумын уяаж Бямживын зээрдмэр. За одоо ингээ сайхан төөлөд урагшилж яах. За төөлөө сайхан одоо үзэгчтэй одоо сайхан харуулаа явчих. Шинэ жинс тим Бормор ороод ирсэн. 119 дугаартай сайхан Боордмор ороод ирсэн байгаа шүү. 119 дугаартай Боордмор араас нэлээд зүтгүүхэн ороод ирсэн одоо урагшиллаа. За ингээд одоо сайхан төөлөд одоо бүгдээрээ өнгөний морьдуудаа одоо харуулаад үзэгч олондоо харуулаа явчаа. Ингээ Баянгор телевизийнхэн одоо та бүхэндээ энэ сайхан одоо баяр наадам бүрэн дэлгэр хүргэж байгаа. За ингээд энэ нэмнээтэй алаг морьудаа гарсан цагаас өнгөн дээр урагшилж байгаа да. За энэ одоо Баянгор аймгийн жинсэм байж төвшингийн алаг морь шүү. Төвшингийн жинсийн төвшингийн алаг морины урдтал дээр Баян хонгор аймгийн Баазгаа сүмийн уяаж Эрдэнэтийн
Шуума хар гэдэг мөр түүний урал дээр Баазгын хөрсгийн одоо саармаар одоо урагшилж байгаа 480 хэд дугаартай юм байна. За саармаар одоо урагшилж байгаа. За ингээд урал дээр нь болохтой зэрэг Баянгор аймгийн Баазгаас юм аймгийн алдарт бай Цэрматын Саранбаатарын Пэдэг гэдэг алтан одоо урагшилж байна. Цэрматын саарл хээрмөр чинь хэд дээр вэ? 7 дээр юм уу да. За түүний урал дээр 6 дээр Баянгор аймгийн Бууцгаан сумын аймгийн алдарт бай Чулуунбатын Амар санаагийн шаргамар. За түүний урал дээр Баянгор аймгийн Баян овоо сумын аймгийн алдарт байж Мөнх Жаргалын Бүүдэн морь. За түүний урал дээр 579 дугаартай уралдааны замд мордсон алтар морь. За хээр морь. За түүний урал дээр 3 дээр бол одоо урдын их насны морьтой уралдааны 3 дээр бол Баянгор аймгийн Үзээдийн Амар уяны хөрмөр одоо урагшилж байгаа. За ингээд энэ морьтууд ингээ Баянгор аймгийн Баян хонгорсон үүсэн байгуулагчдын түүхэн яруу алдарт 60 жилийн өмнө баяр наадмын хурдан их насны морьтой уралдааныг хөтөлсөн урагшилж байна үзэгчтэй. За 579 дугаартай сайхан хээрмөр гараад ирсэн. За түрүү хэний хээрмөр гэж одоо дуултлаа да. За ингээд дарал дээр нь бол Баянгор аймгийн Баян уусан үеч Мөнх Жаргалын шодон буурдмөр бол гарсан цагаас өнгөн дээр одоо сайхан урагшилж байгаа. За арал дээр нь Баянгор аймгийн Бууцгаан сумын аймгийн алдарт уяаж Чулуунбатын Амар санаа гэдэг үний одоо шаргамар одоо урагшилж байгаа. Энэ саяхан одоо Баянгор аймгийн Хүрээ марад сум зохион байгуулагдсан Толмонлай галын одоо цолны мелад баяр наадамд одоо аман үзүүчээд ирсэн. За энэ Баянгор аймгийн Үрзээ сүм байж Дорж дэрмийн шар хээрмөр шин шодон Мөнх Жаргалын буурлморны өрдлөөр байгаа Дорж дэрмийн буурлмор. За түүний арал дээр одоо буурлмор одоо Мөнх Жаргалын буурлмор байгаа. За өнгөний 2 морийг харуулад иргээд хойш дахь хөдлөө. За өнгөний 2 морийг харуулаад тий. За өнгөний 2 морь харуулад нэг сайхан урагшаа. Одоо ингээд өнгөний 2 морь үндсэндээ бол одоо холбоо толгой орж байна. Өнгөний 2 морь. За ингээд өнгөний 2 морь одоо холбоо толгой орцсон ингээд урагшилж байгаа. За ийхүү эрхэм мөнөд үзэгч та бүхэндээ бид бүхэн Баян хонгор аймгийн Баян хонгор сум үүсэн байгуулсны түүхэн яруу алдарт 60 жилийн өмнө баяр наадмын хурдан их насны мөрдөө уралдааны одоо хөргөж байгаа. За ингээ Баян хонгор телевизийн уран бүтээлчид одоо самттай сайхан сум орнотгийнхаа одоо 60 жилийн өмнө баяр наадмын бүрэн ирэхээр нь одоо та бүхэндээ хөргөж байна. За ингээ хулмор одоо 2 дээр одоо уршилж байгаа шүү үзэгч та хулмор 2 дээр. За энэ Баян хонгор аймгийн Цаг сүмийн уяаж Ганбатын хулмар 2 дээр Баян хонгор аймгийн Цаг сүмийн уяаж Ганбатын хулмар аймагсан орнуудын чанартай олон уралдаануудаас айраг төрөг хүрдсэн. За хурдан их насны морьдын уралдааныг Баян хонгор аймгийн Богд сүмийн уяаж бие бишийн одоо халдсан морь одоо хөтөлсөн байгаа 157 дугаартай уралдааны замд мордсон юм шиг байна. За ингээд зээл халдсан морь одоо хөтөлсөн урагшилж байгаа шүү үзэгчтэй. 157 дугаартай уралдааны замд мордсон Баян хонгор аймгийн Богд сүмийн уяаж бие бишийн одоо зээлмэр одоо хөтөлсөн одоо урагшилж байгаа. Баян хонгор аймгийн Цаг сүмийн уяаж Ганбатын одоо Цаг сүмийн уяаж Ганбатын хулмар 2 дээр. За ингээд энэ 2 морь бол арын морьдуудаас бол нэлээд холдсон урагшилж байна үзэгчтэй. За ингээд энэ 2 морь холбоо толгой явлаа. Халдсан морьчтой тун дөргөн байгаа юм байна да. Урдлын халдсан морь. За одоо бүгдээрээ суугаад арын морьдуудаа уралдааныг харуулъя. Арын морьдуудын уралдаан бол үнэхээр шивтэйгэн сайхан болно. За энэ одоо арын морьдуудын уралдаан бол хоорондоо бол нэлээд одоо ширүүхэн уралдаан болох нь бол дамжиггүй олуулан одоо бас уралдаж байгаа. Ер нь бол аймаг сум орнуудын чанартай олон уралдаануудаас айраг төрөг хүрдсэн. Ер нь одоо аймаг усын довтой ийм одоо адуунууд ч үзэгчтэй. За ингээд газрын нутгийн олон алдар уяачид одоо энэ сайхан баяр наадмын хурдан их насны морьтой уралдаан тоосорж байгаа. За амар уярын хөрмөр хэвээрээ юм байна. За Дорж дэрмийн Үзээдийн Дорж дэрмийн хэр морьд 3 дээр 5 дээр Баян хонгор аймгийн Баян уусан уяаж хиний морь ороод ирсэн байна. Мөнх Жаргалын морь. За арал дээр нөгөө алаг морь ороод 152 дугаартай алаг морь одоо ороод ирсэн урагшилж байгаа. За саарл морь ороод ирсэн байна. За араас энэ 585 дугаартай бор морь ороод ирсэн урагшилж байна. Энэ сая 585 дугаартай сая бор морь нэлээд ширүүртэй гараадсан. За энэ 580 дугаартай бор морь бол одоо Өврангай аймгийн Богд сүм байж Баттөмрийн бор морь байна гэж та. За одоо урагшлаа. Одоо энэ урдлын бөө морьтойгоо жоох хэвээ. За урдлын бөө морьтойгоо бүгдээрээ сайхан урагшилнаа. За ингээд одоо Баян хонгор аймгийн Баян хонгор сум үүсэн байгуулсны түүх 60 жилийн өмнө баяр наадмын хурдан их насны морьтой уралдаан шимтгэн болж байна. Чулуунбатын Амар санаагийн морины хөдөн жоохон татарчжтэй. Чулуунбатын Амар санаагийн одоо шар морины хөдөн жоохон татарцсан. Уг нь унжидгүүл морьтой үзэгчтэй. За унжидгүүл морь юм байгаа юм да.
За ингээд энэ урдлын бөө мөрдүүдийн өнгөн дээр Баян Хонгор аймгийн Үлзийцэн уяаж Амруу ирийн хүрмөр одоо хөтөлсөн байгаа бол за 585 дугаартай шар жээж нэмнэтэй сайхан бормор одоо үндсэндээ 4 ороод ирсэн урагшилдаа үзэгчтэй энэ Баян Өвөрангай аймгийн Хайрхан дулаан сумын уяаж мөнгөс 585 дугаартай Батөмрийн бормор одоо 4 ороод ирсэн 5 дээр Баян Хонгор аймгийн Үлзийцэн уяаж Дорж ирмэ хэрмэр 6 дээр Баян Хонгор аймгийн Баян уусан уяаж мөнх жаргал юмэр Баян Хонгор аймгийн Баацгааны сааралмөр цаал дээр Баян Хонгор аймгийн Баацгаа сумын уяаж мөнх төгшингийн алгамөр түүний ардлаар Баян Хонгор аймгийн Баацгаа сум уяаж Эрдэнэтийн Шуумаар гэдэг мөр за ингээд ихний 2 мөр удаа гараа ивцэн түүний ардал дээр за ингээ бормор одоо урагшилтаа үзэхдээ Баян Өвөрангай аймгийн Хайрхан дулаан сумын уяаж Батөмрийн бормор гэдэг чинь цаагаар одоо урагшиллаа үзэгчтэй. Тэгээ энэ чинь сая Өвөрангай аймгийн Баян наадам дайргийн 3 дутаа урдсан мөр шиг харагдаад байна. Наал дээр Баян Хонгор аймгийн за энэ Баян Хонгор аймгийн Баян овоо сумын уяаж мөнх жаргалын буурлмор одоо орж ирлээ. За 580 гэдэг нэ 480 дугаартай сааралмар одоо гарсан цагаас өнгөн дээр одоо сайхан урагшилж байгаа. За түүний ардал дээр энэ алгамор одоо урагшил төвшингийн алгамор одоо урагшилж байгаа. За энэ төвшингийн алгамор бол үндсэндээ бол одоо 8 дээр одоо урагшилж байгаа шүү. 8 дээр за 9 дээр бол за 9 мөрийг харуулчих. 9 дээр бол Баян Хонгор аймгийн Баацгаан сумын уяаж Эрдэнэтийн хармаар 10 дээр Баян Хонгор аймгийн Бууцааны Чулуунбатын Ямар санаагийн шаргамөр за ингээд бүгдээр урагшилаа. Пүрвсрэнгийн бүүдэн гэдэг мөр ч орж иж байна. Баян Хонгор аймгийн Баян овоо сум Баян сум Пүрвсрэнгийн бүүдэн мөр 119 дугаартай мөн одоо Баян Хонгор аймгийн Баян овоо сум уяаж мөнх жаргалын бөөдөм гэдэг мөр чинь ороод ирсэн байна. За одоо ингээд урагшлаа. За бүгд одоо урагшлаад өнгөний мөрдүүд харуулахгүй шүү. Баян говь сумын уяаж Баяр сайхны бөөдөм гэдэг мөр ороод ирсэн. Баян говь сум уяаж Пүрвсрэнгийн бөөдөмөрөөс 2 бөөдөмөр орж ирлээ гэж та Баян говь сумын 2 мөр одоо сараас нэлээд ширүүхэн одоо орж ирсэн. Өнгөний мөрдүүд очиод урлагийг баях газаргүй. За өнгөний 2 мөр одоо тасраа ивцэн. Ардлын мөрдүүдийн ардал дээр энэ Баян Хонгор аймгийн Баацгаа сумын уяаж Эрдэнэтийн Шуумаар гэдэг мөр Баян Хонгор аймгийн Баян уусан мөнх жаргалын бөөдөмөр Баян Хонгор сумын уяаж төвшингийн алгамөр Баян Хонгор аймгийн Үлзийцэн уяаж Дорж ирмэ хэрмэр Баян Хонгор аймгийн Үлзийцэн уяаж Амруу ирийн хүрмөр гэсэн за энэ 6 мөр 7 мөр одоо урагшилж байгаа. Түүний урал дээр Өвөрангай аймгийн Хайрхан дулаан сум уяаж Батөмрийн бормор одоо урагшилж байна. Өвөрангай аймгийн Баян наадам айргийн 3 дутаа хурлаа давхар байгаар төлдөж байгаа. За одоо урагшлаад өнгөний 2 мөрөн дээр очино. За ингээд ардын хувьсгалын 96 жил их Монгол улс байгуулагдсан 811 жил тулгуур төр үүссэн болгосон 2226 жил Баян Хонгор аймгийн Баян Хонгор сум үүссэн болгосон түүхэн яруу алдар 60 жилийн өмнө Баян наадмын хамгийн одоо холж мөрдийн урал даам юу хурдан их насны мөрдийн урал дааны аман үзүүн дээр Баян Хонгор аймгийн Цаг сумын уяаж Гамбатын улмор одоо урагшилж байгаа зүгштэй. За Гамбатын улморны арал дээр олон морж явж байгаа хуулморны хөлн жоохон саарсан байна да. Арын авраг мөрдүүд нэг араас нэг авалцаад орж ирэндээ ар дээр одоо каал гарч байгаа да. 8 10 морж одоо урагшилж байгаа. Гамбатын улмор 2 дэш үзэгчтэй. За ингээд шууд урагштай өнгөний мөрд дээр очив. За Үлзийтийн Баян Хонгор аймгийн Богд сумын уяаж бие бишийн одоо зээр талцсан мөрөгдөг чинь төрүүлэх юм бол одоо нэг төрүүлсэн шиг төрүүлдэг мөр 2015 онд 2016 онд Баян Хонгор аймгийн Баян говь сум зохион болгосон Баян Хонгор аймгийн говьмс урд мөрд урданд хол тасаргаа төрүүлсэн юм. За өнөө жил одоо Баян Хонгор аймгийн Богд сум тусан аймгийн бүхэн бүсийн уралдаанд одоо бас айргийн 3 дутаа урдалсан. Өвөрангай аймгийн Хайрхан дулаан сум тусан Өвөрангай аймгийн Баруун бүсийн урд мөрд урданд 2016 онд энэ мөр чинь одоо айргийн гарахнаар 7 турдалсан юм. Өнөө жил одоо Номгой хайрхныхан Баян наадамд айргийн гарахнаар 6 турдалсан юм. Төрүүлэхээр юм бол төрүүлсэж төрүүлдэг, хол тасар төрүүлдэг. Баян Хонгор аймгийн Богд сумын аймгийн галдарт байж ган төмөр гэдэг уяаж бол энэ зээр талцсан мөрний уяаж солион тааруулан гойж урдуулд юм аа гэжтэй. Бие бишийн зээр талцсан мөр гэдэг чинь нэг бишгүй сайхан урдаж өнөөдрийн Баяр наадам нэг өнгө ахын бол за гарцаагүй болох гэж арай л хийж болох байх. Тэгэхээр ер нь одоо бас сайхан өвчөөс үзэгчтэй. Тэгээд одоо бас гараа барай бол арай болоог ард одоо нэр Баян Хонгор аймгийн өнгийг тодорхойлж байгаа олон сайхан авраг адуунууд одоо урагшилж байгаа учраас нэг араас өөрсдийнхөө халуухан дөөнд норж ирээд одоо халдсан морин дээр ороод ирэхийг бол баях газар хул морины хөлн жоохон саарсан байсан. Нэг суугаадах хөдлөө нэг суугаадах арын мөрдүүдийг харуулаад бүр сухсчих. Тэгээд хэдээ одоо юун дээр очиж халдсан морин яг барин дээр очив. За хул морин дээр арын мөрдүүд орж ирж байгаа. Өвөрангай аймгийн Хайрхан дулаан сум Батөмрийн бормор одоо ямар ч юмсан орж ирж байгаа. За тэгээ арын мөрдүүд бас дахиад суваад орж иж байгаа. Энэ их мөрний одоо уралдаан бол их сонирхолтой сайхан болж байна үзэгчтэй. Бие бишийн зээр талцсан байлар гэдэг чинь бас хол тасаргаа гараа авцсан даа үзэгчтэй. Баян Хонгор аймгийн Баян Хонгор сум үүсэн болгосны түүхэн яруу алдарт 60 жилөө. Энд чинь Баян Хонгор аймгийн 2017 оны Баяр наадам давхар явагдаж байгаа шүү дээ. За ингээд хулмар 2 дээр хэвэр юм байна. Баян Хонгор аймгийн Зан усмын наагур нь Батөмрийн бормор 2 лөө шургаж Гамбатын хулмар 3 дээр шүү үзэгчтэй. За саармар ороод ирсэн. За саармар ороод ирсэн шүү 483 дугаартай
482 дугаартаа саалмаар уршилсан. За амруу 2-ийн хөрмөр 5 дээр үзэгчтэй. Төвшингийн алмар 6 дээр. За одоо уршил 2 тэрмээ эрмэр 7 дээр. 2 тэрмээ эрмэр 7 дээр шүү. За одоо уршилнаа. Одоо уршихгүй бол нөгөө зээр талцсан морон гүйцэхгүй байж магадгүй дээр зээр талцсан мороо уршиллаа. Энэ Гамбатын хээр морийг хул морийг өнгөний зээр талцсан мортой хитрхи алдцуулж удаа яав. Хул мороо жоохон суучих шиг боллоо. За одоо манай зургатаач урагчдаа өнгөний мордуудаа харуулад одоо өнгөний морин дээрээ шууд очиа үзэгчтэй. Мөн одоо холдоод гараа авчих шиг боллоо. За Баян хонгор аймгийн Баян хонгорсон үүсэн байгуулсан түүхэн Арвалдарт 60 жилийн ой баяр наадам үнэхээр одоос өтгөөс буурлаад эрхэм сайхан уу яачид ийм сайхан одоос наадам болж байна. Наадмын хурдан их насны морд дууралтаа 2 дахь өдрийнхөө эхний өглөө одоос урдж байгаа Баттамрын шарган бормор хурдан юм аа үзэгчтэй. Өнөөдөр жил Өр хангай аймгийн баяр наадамтаа хайрагчаад одоо давхар ягаар ирж болж байгаа. Араас зүтгэд өнгөн дээр гараад ирсэн. За ингээд зээр татсан мөр одоо үнэхээр хол тасарга багаж километр шахуу тасархаа орхондоо үзэгчтэй. Бие бишийн зээр нурцсан мөр чинь нэг биендээ байхгүй сайхан хурдан юм даа үзэгчтэй. Төрүүлэхээр нэг төрүүлсэн шиг төрүүлждэг. Суухаараа ингээ өнгөлөө гараа ивчдیں۔ Зээр талцмаар араас нь мөр ирэхээр жоохон яадгийн тийм нэг айш зам байдیں۔ Болоо жоохон суучдیں۔ Ардтал дээр нь байгаа мөр ирэхгүй бол ингээл өөрөө аяархан ингээл ингээ сайхан таамаараа ингээ уршилждэг. Өнөөдрийн баяр наадмын хөнгө авч уралдсан ихэнд 78 80-аад одоо их насны морьтой уралдааны өнгийг одоо Баян хонгор аймгийн Богдсмын аймгийн алдартай бие бишийн зээр талцмаар хөтөрсөн байна үзэгчтэй. Баян хонгор аймгийн аймгийн алдарт байж ган төмөр гэдэг уу яаж бол тоодгод орцсон. Зэн бие бишийн зээр талцмаарт орчоо. Ороод тэгээ угаас арын морьд хоол байгаа учраас зээр талцмаар үзүүрlögөө жоохон тарлах бидний сайхан цуг юм шахаа. Сайхан морийн яг одоо үзүүрийн уралдааныг одоо үзэгчтэй харуулъя. Хангалттай сайхан аваад орчноо хэвлээ сайхан. Зээр талцсан морьд дээр одоо арын морьдууд ирэхэд бол бэрхэл болцсон байна. За тэр араа давирхад сайхан урагшилж байна. Хоёр чих хулмаагаад нэг гатгаж өгөө зээр талцсан мөр одоо урагшилах наа үзэгчтэй. Өнөөдрийн баяр наадамд Баян хонгор аймгийн Богдсмын аймгийн алдарт байж бие бишийн зээр талцсан мөр болоо төрүүлэн тодорхой болж байна. Ер нь одоо тавилангийн үзүүрлэл одоо орж ирж байна даа үзэгчтэй. За ингээд за жоох урагшлаад зэрэгцээ явчаарай. Яг цонхоо зэрэгцүүлж ярах. За үзүүрлүү дуурсгын өндөө гэдэг чинь бол дураараа нэг удаа урагчдаг тийм талбар биш л дээ. Энд чинь одоо бас ингээд үзүүрлүүгээ бол хурдан ихнэ хурдан морьд бол өгсөж ордог. Өөрсдийнх нь тамирыг бол яг жинхэнэ шалгаж ордог. Аргагүй одоо хамаг Монголын одоо цууд хурдан хөлгүүд энэ дэнжтэр одоо тоосон өргөж байсан үзэгчтэй. Намын гэгэний 375 жил Баян хонгор аймгийн олон сайхан одоо хойн баярууд бол энэ дуурс хөндөв зохион байгуулагдчихсан. Дураараа нэг ёстой нэг тарлаад ордог газар биш шүү дээ. Үзүүрлэгээ зүтгэж үнэхээр одоо үнэн хүчийг үзэж одоо морд барианд ордог ийм газар бол яхан одоо Баян хонгор аймгийн дуурс хөндөв юм аа. За хүүгэл хитрхи баярлж байна. Болоогүй шүү. Ойрхочгоод энэ ч одоо морд зөрөөнийхэн чулааг тавиад байгаа чи юу вэ? За одоо бүгдээрээ арын морьдуудыг харуулъя шүү. Арын морьдуудыг сайхан цаатлаар нь тойрч ороод арын морьдууд орчих юм шүү. Ингээд зээр талцсан мөр одоо төрүүлээ үзэгчтэй. Зээр талцсан мөр төрүүлсэн. За манаас явчихлаа. Цаач болчих. За зээр талцсан мөр. Баттамрын за Өр хангай аймгийн хайрхан дулаан сүмийн үеаш Баттамрын бормор одоо айргийн ам үзэн дурдлаа 481 яваарэ саалмар явсан амар хоёрын үлзээтэй амар хоёрын хөрмөр за цаагур дорж дэрмээ хөрмөр за одоо живгүй юм бол одоо шуумаар ороод ирсэн заарлаар төвшингээ хөрмөр алагмар орж ирж байна цагийн Гамбатын хулмар одоо орж ирлээ. За 114-аас одоо Баян хонгор аймгийн Баянгол сүмийн үеаш баяр сайхны шодон буурлмөр 78 мөрөнд орж ирж байна. Баянгол сүм Пөрөвсрэнгийн буудмөр одоо орж ирж байна. Пөрөвсрэнгийн буудмөр орж ирлээ. Гойдороо. За араас хүч хөрмөрдүүд нэлээ орж ирж байна даа үзэгчтэй. 413 дугаартай. Баян хонгор аймгийн Шинжинстэй Бямжуун зээрмөр хөлн татарсан байна. За араас Буган галтар Эрдэнэ цагтын шар ээрмөр орж ирж байна. За араас хонгормор орж ирсэн.
Ủa,